За юу бацгаа та бүхэнд өглөө өдөр орой болон шөнийн мэндийг хүргье. Тэгээ өнөөдрийн сонгож авсан дуу маань Канадын R&B дуучир Weekend-ийн дуусан Reminder гэдэг дуу сонгож авлаа. Тэгээ яг дуу бол 2-3 жилийн өмнө гараад те тухайн үед хит болоод ингээ бас олон танигдаад явсан байгаа. Тэгээд одоо бүгдээрээ дуу сонсоод видеого эхлүүлье. Recommend put my song on the radio. You too busy trying to find that blue-eyed soul. I got my black hair growing, my weed smoke, and I swear too much on the regular. She gon' let them hits fly, we gon' let it go. If it ain't next, so then I just won a new award for a kid show. Talking about a face numbing up. За саяны орж ирсэн Weekend-ийн өөрийнх нь дуулдаг хоёр бадаг байгаа. Дунд тэгээд тэрний эхний бадгийнх нь эхний хагас нь орж ирж байна. Тэгээд эхний мөрөн Record Man play my song on the radio. You too busy trying to find that blue-eyed soul. Яг энэ Record Man гэдэгтэй миний дууг одоо энэ FM radio дээр тоглуулад You too busy trying to find blue-eyed soul гэхээр яг энэ нөгөө цагаан харьцтай одоо тийм цэнхэр нүдтэй тийм R&B одоо ерөнхий тийм set болсон R&B дуучдын тэр юуг манайх өөрөө эвдэж ингэж өөрийнхөө орж ирж байгаа гэсэн утга эдмээс цаагуур яваад байгаа юм байлаа. Тэгээд үргэлжлээд I let my black hair grow and my weed smoke. Би өсөө ургуулад өсөөдаад I swear too much on the regular тэгээд би байнга хараал хилдэг одоо үе хараал хилж ингэж явж идгээ. We gonna let him hits fly, we gonna let it go. If it ain't next, so then it gotta go гэхтэй. Хийцтэй бид нар одоо хит дуунууд хийгээд эднийг нисгэнэ бид нар эднийг сул тавиад явуулнаа хит дуунуудаа гэсэн утгатай. Тэгээ энэ одоо хит болж байгаа дуунууд нь EXO юм уу одоо хийж байгаа дуунууд нь EXO одоо энэ юуны лейблийн Drake-ийн лейблс энэний дуу биш бол gotta go гэхээр хэрэггүй энэ гэсэн утгатай. Тэгээ I just want a new war for kids show. Talking about a face number off a bag of blow гэхээр би хүүхдүүд зориулсан энэ шоуны award-тэй шилдэг эрэхтэй дуучин гэдэг юм шагнал авсан. Тэгээ talking about face number яг bag of blow гэдэг нь яг нөгөө нутаг цагаанаа л хэлээд хамаагүй хэрлээд ахаар нүүр нөгөө мэдээг болдог гэдэг шиг тэрийг л яриад байгаа юм шиг байгаа За тэгээ энэний дараа болохоор юу н орж ирнэ? Weekend-ийн энэ эхний бадгийн 2 дугаар хагас нь орж ирнэ. Тэгээ тийшээ бүгдээрээ орцгоё. За саяны орж ирсэн Weekend-ийн энэ эхний багтны үргэлжлэлтэй 2 дугаар хагас нь явж байна. За эхний мөн I'm like goddamn bitch I'm not a teacher choice goddamn bitch I'm not a bleach boy гэхээр яг энэ нөгөө Nickelodeon гэдэг тэр сувгийн тэр хүүхдүүд зориулсан тэр шагнал гардуулдаг юм дээр мань хүн 2 удаа дараалал шагнал авсан. Тэгээ тэрэндээ л жоохон уурлаад би юм 10 жилийн хүүхдүүдийн тэмцээнд орж ингэж яах тийм сонголт бишээ би энэ Bleach Boy наа та нар Bleach гэж бодоо Bleach Boy гэдэг нь яг одоо цагаан болох гэж ядсан тийм хичээсэн одоо тийм хүнийг л Bleach Boy гэж нэрлэдэг юм байлээ тийм тэгээд би өөрөө Bleach Boy гэсэн утгаар энэ цаагаараа тиймээс явж байгаа хоёр мөрөл юм шиг байна тэгээд Whip can make a nigga understand I got the Hannibal silence of the Lambo гэхээр Whip game гэдэг whip гэдэг чинь машин шүү дээ. Миний машины тоглоом бол амар одоо одоо миний унж байгаа машиныг гарууд хараад шууд наа ойлгодог. Тэгээ миний машин бол Gata Hannibal Silence of the Lambo яг Lamborghini ундаг юм бэлээ мань хөөрөө тэгээд нөгөө үгийг өөр утгатай үгээр бас адилхан нэртэй мөрчлөө өөр утгатай үгээр орлуулад ингээ дуу мондо хийждэг шиг Hannibal нөгөө Silence of the Lambo гэх кино байдаг шүү дээ. Тэрэн дээр Hannibal гэдэг нөгөө цуврал алуурч хүн иддэг тэрийг оруулаад ингээд дуундаа бас үгэнд нь орлоо бичсэн юм шиг байна. Тэгээд үргэлжлээ hit the gas so hard make it rotate. All my niggas blow up like a propane. Тэг gas гэдэг чинь нөгөө юун дээр машиныхаа хаазан дээр гიშгээд make it rotate гэхээр машина нөгөө эргэлдүүлээд яадгийн drift хийж байгаа юм уу энд одоо нэг юм болоолох шиг. Тэгээд манай гаруутай бүгдээрээ энэ propane гэдэг одоо нөгөө ахуйн газ байдсан шүү дээ. Тэрийг л пропен гэж аам л да. Тэр шиг ингээд
бүгдээрээ дэлбэрчтэй бүгдээрээ lead одоо fire гэсэн утгатай. Тэгээ all these R&B niggas be so like got Asian chick she go low man ч юм уу те. Тэгээ яг хөө энэ хэлээлээ л да тийм R&B те R&B нэг одоо энэ гарууд те худлаа гаруудаа сөвлэн те худлаа мяа гарууд гэсэн утгатай. Тэгээд надаа юм гоё юм амттай sweet Asian chick тэгээ наа зохион байна. Тэгээд яг хөө сүүлийн тэр she go low man гэдэг чинь нөгөө одоо Азууд иддэг энэ нэг шарсан чансан гом байдаг шүү дээ. Тэрийг хэлээ та. Тэгээд яг өөр бас нэг утга нь she go low man гэхээр she go low гэхээр яг доошо бууж те одоо миний юу хөгтгөө гэсэн утгатай бас те. Эсвэл өөр миний нэг ойлгож байгаа бас she gone love me гэдэг нь яг хөө те товчлоод she go low me гэдээ бас оруулсан шийдэж болох те айл утгаараа яг тэгээд энэ яг нөгөө Азууд low me гэдэг болохоор Аз хүүхэнтэйгээд холбож оруулж байгаа юм аа шүү дээ. Тийм л юм шиг байлаа. Тэгээ энэний дараа юу орж ийнэ? Дахилт орж ийнэ. Тэгээ бүгд одоо дахилтын сонсоо. За тэгээ сайн орж ирсэн дахилт байгаа. Дахилт дууны туушны 2 яваа дуусчихж байгаа. Тэгээд үг нь бол амархан чинаа мэдж байгаа зү. Чинаа мэднэ зү. Every time you try to forget who I am, I'll be right there to remind you again. Тэгэхээр тийм чи наваг одоо хэн байсныг одоо хэн гэдгийг мартах болгонд би чиний хажууд те намайг хэн билээ гэдгийг дандаа сануулж авах болно. Тийм чи наваг мэднэ л. Тийм ингээл ерөөсөө дахилтан тийм ингээд дуусчихж байгаа. Тэний дараа хэний weekend өөрийнх нь дуус 2 дугаар бадаг норж байгаа. Тэгээд тийшээ бүгдээр одоо орцгоё. Said I'm just trying to swim in something wetter than the ocean. Faded up a double cup, I'm mixing up the potion. All I wanna do is get that money and make up. It just seems like niggas trying to sound like I'm a. Everybody knows me, all these niggas know me. Platinum off a mixing, sipping off a cold, rolling to my nose, man, hit into a number. I'ma keep on saying while I'm burning up that orgy. За тэгээ сайн орж ирсэн нөгөө 2 дугаар бадынх нь ихний хагас нь явж байгаа. Тэгээд эхний мөрөн said I'm just trying to swim something wetter than the ocean. Faded off double cup, I'm mixing up the potion. Тэгээ эхний мөрөн л тэ угаасаа би энэ тэнгислагаас илүү тийм нойтон зүйлд орж шумпмаар байна гэсэн утгатай яг. Тэгээ цаагаараа болохоор тэ нөгөө эмхтэн өнө пүүс чинь норхоор нөгөө пүүл одоо wet нэтрэ болдог. Тэрнээс илүү бүр ноот юм лээ тий. Хурцл үдмөр байна л гэсэн утгатай мессеж явуулаа юм шиг байна. Тэгээд 2 дугаар мөрөн нөгөө 2 цагаан аяга давхарлаад нөгөө уудаг ханадны юм тий. Тэрийг холиод potion гэдэг чи одоо тийм юу штэ. Шингэн мэнгэн тий гэж холж ингэж яах тийм. Юу гэл яриад байгаа юм л да. Тэгээ үргэлжлээр all I wanna do is make that money and make dope shit. Seems like niggas trying to sound like all my old shit. Тэ ойлгомжтой. Би зүгээр л тэ мөнгийг олж мөнгө хийж тэ гоё юм сонсголонтой гоё доп юм хийж тэ. Тэгээд баймар байна. Тэнгүүд л одоо энэ тэ энэ гарууд одоо энэ неганууд миний энэ хуучин ээжээс уран бүтээлтэй адилхан тийм дуугээд энтэй адилхан сонсогдоод байна гэсэн тийм утгатай 2 мөр. Тэгээ үргэлжлээд everybody knows it, all these niggas know me. Platinum of the mix, sipping on that codeine. Тэ угаасаа бүгдээрээ наваа мэдж байгаа. Тэ энэ гараад бүгд хөтөл наваа мэднэ. Би нэг mixtape хийгээд тэр нь platinum болсон. Тэ одоо энэ coding нөгөө ханаад нэмээ тэгээд sip хийгээд одоо оочоод ингээ уугаа тэ манраас сууж байна. Тэгээ үргэлжлээд pour it in my throat freeze, roll until my nose bleed. I'ma keep on singing while I'm burning up that OG гинэ. Тэгэхээр яах вэ? Нөгөө юунда нөгөө цом дотроо кодино хийгээд одоо тэрийг авуун гэж юм. Тэнгүүтлээ үргэлжлүүлээд хамарнаасаа цус гарах хүртлээ нөгөө нутаг цагаанаа ороож байгаа яана ятах маш тэ. Тэгээ үргэлжлээд сүүлийн мөрөн I'ma keep on singing while I'm burning that OG тэ нөгөө OG тэ OG Kush одоо юу гэдэг нөгөө юугаа соронгоо тэгээ би дуулаад студидээ бүтээлээ нэг гэсэн утгатай. Ингээ ихний хагас нь дуусч одоо 2 дугаар хагас руу нөрөө. All my niggas get it, they make money on the low. Rock and cheat around with them, making sure I'm good at home. When I travel around the globe, make a call
to my city, I fuck every girl I know. Used to walk around with a style, try to match us on the floor. Got my shit straight, eating all day, trying to lose weight. That good sex will sweat it out. Hotel bed screams will wear it out. I ain't gotta tell you cause you know it. За тэг сайн орж ирсэн. 2 дугаар бадгийн үлцэн хагасны явж байна. Эхний мөр no money is get they make money rocket chain around their neck making sure I'm getting home гэхээр тэг миний хамууд бүгдээрээ тэг өөрийн гэсэн мөнгөө өөрсдөө хийдгээ. Тэг бид нар бүгдээ хүзүүндээ ажиллах нь кенж зүгээ тэг тэд нар намаа гэртээ харсан үгүй гэж make sure хийдгээ. Тэг үргэлжлээ when I travel around the globe make a couple million sure and I come back to my city I fuck every girl I know гэхээр яах вэ? Би дэлхийд даяар ингэж аялан тоглолт хийгээд нэг шоунаас нэг сая $2 хийчихэд тэгээд буцаад өөрийнхөө одоо Торонто одоо юу тэг Канадад буцаж ирэнгүүтлээ тийм back to my city тэнгүүтлээ таньдаг бүх хөгдүүдээ бамбирнаа л гэдэг ах шиг л байна л та. Тэгээ үргэлжлээд I used to walk around with the slouch had a mattress on the floor now my shit straight even though they're trying to lose weight гэхээр яах вэ? Хууч мань хүн өөрөө болохоор энэ high school-ээс drop out хийгээд годомжид нэг хэсэг тийм гэр оронгүй годомжид байсан юм байлээ тийм тэгээд тэрийг алуулаад гах шиг байна. Толгой удаацсан те годомж тойрж алхаа тэгээд унтуул тэр газар байгаа матрасан дээр унтдаг. Гэхдээ одоо миний бүхэм nama shit straight гэх юм миний одоо бүхэм зүгээр гөө те болж байна. Тэг өдөр болго идэж байна. Одоо бүр идсээр байгаа таргалаад жингээ асмаар байна. Тэгээ үргэлжлээд the good sex will sweat it out hotel best springs will wear it out I ain't gotta tell you cause you know me гэхээр яах вэ? Миний ойлгож байгаагаар бол ингээл юм шиг байгаа. Янз бүрийн хэрэгжилчээ тэрнийхээ одоо юуг нь хөлсөөрөө гаргая гэвэл секси гээд тэгээд тэр хамаг тэр хормор юу гэдэг бүх юм хөлсөөр нь гарна те нэг тийм утгатай. Эсвэл яах вэ? Мань хүн одоо хоолд таргалаад байгаа гэхээр нөгөө секс нэг 30-40 минут секс хийхээр нэг 200-аас 300 калори штат юм аашин тийм. Тэгэхээр мань хөө тийм секс хийх бастай жин хасгад нөлөөтэй гэсэн утгатай бас давхар мессеж яваад байгаа юм яа та. Тэг ингээд энэний дараа нэг тахилд орж дуу ингээд дуусчих байгаа. Тэгээд та бүхэндээ миний видеог үзсэн баярлалаа. Доор би тэгээд линк оруулчих. Миний Facebook, Instagram хуудсуудыг дагаарай. Тэгээд шеэр хийгээрэй. Тэгээ удахгүй байхад шинэ дугаар уулзцаая.